Монголын хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шинээр баригдаж буй орон сууцны бодит үнийг тогтоох судалгааны ажлыг 2012 оны 3 дугаар сарын 5-наас 25-ны хүртэлх хугацаанд нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулсан байна. Судалгааг засгийн газрын 334 дугаар тогтоол буюу барилгын нэгж талбайн төсөвт өртөг төсвийн жишг үнэлгээ батлах тухай тогтоол заасны үндсэн дээр тулгуурлан хийсэн байна. Дээрх судалгаагаар орон сууцны 1 м квадрат талбайн бодит үн 900 мянгаас 950 мянган төгрөг байх тооцоог гаргасан байна. За энд одоо нэгдүгээрт бол засгийн газрын 100 мянган айлын орон сууц төсөл хамрагдаж байгаа аж ахуй нэгжүүдийн барьж буй нийтийн орон сууцны барилгын доторх 1 м квадрат сууцны талбай үнийн дээд хязгаарыг тогтоож өгөх шаардлагатай гэж. За хоёрдугаар хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах тооцоо судалгаанд ашиглах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилга байгууламжийн нэгж талбай болон барилгын гол нэр төрлийн материалын жишг үнийг жил бүрийн эхний үйлрэл багтаан нийтэд одоо зарлаж байх хэрэгтэй. За 3 дугаарт орон сууцны барилгын материал, орц талбай хэмжээ, гэрээний эрх зэрэг асуудлаар хэрэглэгчдэд мэдлэг мэдээлэлээр хангах зорилго бүхий сурвалж сурталчилгааны арга хэмжээг холбогдох яам, агентлаг, хувийн хвшлийн байгууллагуудтай хамтран одоо зохион байгах шаардлагатай байна. 2011-ээс 2012 онд худалдсан болон худалдахаар зарласан орон сууцны үн 1 сая 200 мянгаас 2 сая 800 мянган төгрөг байгаажээ. Энэхүү орон сууцны бодит үнийг тогтоох судалгаа нь 45 компаниг хамруулсан байна. За орон сууцны үн хөрөгдөж байгаа шалтгаан нь эрэлт хэрэгцээ их байгаагаас болоод мөн зах зээлийн зарчим гэдэг нэрийн дор төр засаг орон сууцны үнэд зохицуулалт хийхгүй байгаатай холбон тайлбарлаж болох юм а. Орон сууцны үн хаашийг бууруулахын тулд цаашид төр засагаас нийгмийн чанартай хөтөлбөр хэрэгжүүлж, уг хөтөлбөрт хамрагдах аж ахуй нэгжүүдийн дунд тендер зарлах, засгийн газраас тогтоосон барилгын нэгж талбайн өртөг, жишг үнийг баримтлах зэрэг санал зөвлөмжүүдийг тус байгууллагаас гаргасан байна. Түүнчлэн банкны хүүг бууруулах нь орон сууцны үнийг бууруулах нэгдүгээр арга зам биш, харин орон сууцны үнийн хөөсийг арилгах нь үн бууруулах нэгдүгээр арга зам болно хэмээн Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах холбоо үзэж байгаажээ.